За сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Ариутгай сургуулийн сургалтын менежер Хараан миний би өнөөдөр та бүхэндээ бага ангийн сурагчдыг ойлгон унших чадвараар хэрхэн хөгжүүлэх вэ, хэрхэн үнэлэх тухай бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна. За ингээд ойлгон унших чадварыг хөгжүүлэхийн тулд юуны төрөнд эхийн агуулгын хүрээнд асуулт зохиож ярилцах арга байгаа. За ингээд энэ аргын хүрээнд бол дараах хэдэн зарчмуудыг та бүхэн баримтлаарай. Энийг та бүхэн захим зөвлөмжөөс нэг үрчлэн уншиж асуулт зохиохдоо хэрэглэн ахаа гэдэгт итгэж байна. За ойлгон уншихыг асуултаар чиглүүлэхийн тулд их зохиолыг Блумийн таксономийн бүтэц бүхий асуултуудын тусламжтайгаар үйлийг нь дэмжих нь чухал байгаа. Тийм учраас эдгээр үйлийг дэмжихийн тулд дараах зарчмуудыг та бүхэн асуултаа зохиохдоо ашиглаж мөрдөж хэрэгжүүлээрэй. Ингээд энэ зарчмын дагуу та бүхэн Блумийн таксономийн 6 түвшнийхээ асуултыг зохиож хүүхэд бүрийг ойлгон унших чадвараар нь дэмжиж ажиллах байгаамаа. За эхийн агуулгыг уншаад Блумийн түвшний асуултаар зохиохдоо хоёр зарчмыг баримтлах ёстой байгаа. Нэгдүгээр зарчим нь бол төвшин бүрд харгалзах үйл үгсийг ажиглаж нэгийг нь сонгоно. Ингэхдээ бага ангийн сурагчдын нас идэвхтэй онцлог тохирсон үйл буюу үйл үгийг сонгох юм байна. За ингээд энэ өснөлтөн дээр Блумийн таксономийн 6 түвшний асуулт түүнд хариалагдах түлхүүр өгөөд нь бол өгсөн байгаа. Тэгэхээр асуултаа зохиохдоо энэ төвшин бүрд тохирсон түлхүүр үйл өгүүдийг та бүхэн зөв сонгож асуултандаа бас оруулж асуултаа зөв зохиохдоо бас мөрдөж ажиллах байгаамаа. За Блумийн түвшний асуултыг зохиохдоо баримтлах хоёр дахь зарчим бол сонгосон үйл үгээ сурагчдын оюуны үйлэмэнд тооцоолон асуулт зохиох байгаа. За ингэхээр хүүхэд бүрт тохирсон асуултыг тавиад асуултандаа тохирсон оюуны үйлийг бас багш бүр тодорхойлж бас дүгнэлт хийвэл бас зүйтэй юм аа. За хөл ороо буюу теле хичээлийн үед бид бүхэн сурах бичгийн эхийн агуулгыг унших ажлыг төлөвлөн ажилласан. За ингээд бага ангийн монгол хэлний сурах бичгийн бүх эрхийг анги ангаар нь төвлөрөн авч эхийн агуулгыг ойлгон унших ажлыг зохион байгуулан төвшин бүртэн тохирсон асуултыг зохиож дүүх шинжилгээ хийж бид бүхэн манай сургуулийн багш нар хамтран ажилласан. За ингээд 1-р ангийн сурах бичгийн 45 ихтэй 3 түвшний асуулт зохиосон. 2-р ангийн сурах бичгийн 37 ихтэй 3 түвшний асуулт, 3-р ангийн 34 ихтэй 6 түвшний асуулт, 4-р ангийн 46 ихтэй 6 түвшний асуулт, 5-р ангийн 44 ихтэй 6 түвшний асуултыг зохиож бид бүхэн бас сургалтандаа ашиглаж байна. Ингээд та бүхэндээ бас энэ сурагчдын ихтер ажилласан асуултуудыг хэрхэн зохиосноо та бүхэндээ бас дараа танилцуулж байна. За ингээд 1-р ангийн ихтер ажилласан нэг жишээ тайлбарлаж харуулъя. Та бүхэнд хамтын хүчгээд энэ их байгаа. За энэ ихийг асуулт зохиохын тулд багш бүр өөрөө хамгийн түрүүнд эхлээд энэ ихийг утга санааг ойлгож уншиж агуулгыг сайтар ойлгосон байх ёстой. За ингэснийхаа дараа бол хүүхэдтэй асуултаа тавихдаа эхнээс нь хүндөвтөр ерөнхий асуулт тавихгүй байх хэрэгтэй. Тийм бол хүүхэд унших сонирхолтой болно. Тийм учраас багш нар та бүхэн өмнөөс нь хүн төвшнөрөө асуултаа тавих нь бол зүйтэй байгаа. За ингээд ялангуяа 1-ээс 2-р ангид бол сэргээн санах буюу ойлгох төвшний асуултыг тавьж эхийн агуулгыг ойлгох чадварыг хөгжүүлэх нь бол хамгийн тохиромжтой байдаг. За ингээд миний хувьд бол хамтын хүч зохиол их дээр бол 3 түвшний асуултыг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За ингээд хамтын хүч их дээр зохиосон асуултыг дэлгэрэнгүй танилцуулъя. За 1-р түвшний асуулт бол мандахын ангийнхаа юу хийсэн бэ? За энэ асуултын хариулт нь хүүхдүүд сургуулийнхаа хашааны засыг цэвэрлэв гэж хариулсан байгаа. За энэ түвшний ямар үйлийг сонгож зохиосон бэ гэвэл сэргээн санах түвшний тогтоох нүдлэг гэсэн үйлийг сонгосон байгаа. За энэ ямар түвшний асуулт болсон бэ гэвэл уншаад тогтоосон зүйлээ харуулсан учраас энэ асуулт маань сэргээн санах түвшний асуулт болсон байгаа. За 2 дахь түвшний асуулт. Хүүхдүүд засыг хэрхэн цэвэрлсэн бэ?
За хүүхдээ хариултвал хүүхдүүд ажлаа хуваарлан авч хамтран цэвэрлсэн гэж хариулсан байгаа. За энэ болохоор ямар үйлийг сонгосон бэ гэвэл ойлгох төвшний тайлбарлаж өөрчилж бичих холбоо хамаарлыг олох гэсэн үйлийг сонгосон байгаа. За энэ болохоор ямар төвшний асуулт болсон бэ гэвэл үйсэн зүйлээ нэгтгэн дүгнэж ойлгож байгаагаа харуулсан учраас энэ ойлгох төвшний асуулт болсон байгаа. За 3 дахь төвшний асуулт. Хамтын хүч гэж юу хэлэх вэ? Хүүхдээ хариултвал аливаа зүйлийг бусадтай хамтран хийж гүйцэтгэхийг хэлнэ. За энэ ямар төвшний ямар үйлийг сонгосон бэ гэвэл ойлгох төвшний чанарын үнэлгээ өгөх, үнэлж өгнөх, шийдвэрлэх гэсэн үйлийг сонгосон байгаа. Яагаад энэ үйлийг сонгосон бэ гэвэл хамтдаа хийсэн ажлын үр дүн ямар болсонд чанарын үнэлгээ өгсөн, мөн багшийн хэлсэн өгүүлбэрт дүгнэлт хийж өөрийн дүгнэлтээр шийдвэр гаргаж байгаа учраас энэ төвшний үйлийг сонгосон байгаа. За ямар төвшний асуулт болсон бэ гэвэл уншсан зүйлийн агуулгыг ойлгож, үнэлж дүгнэн өөрийн гэсэн дүгнэлт шийдвэр гаргаж байгаа учраас үнэлэл төвшний асуулт болсон байгаа. За ингээд Монгол хэлний 1-р ангийн сурах хүчиг дээр ажилласан эхийн дараагийн нэг жишээ бол ажлын амт эхээр 3 төвшний асуулт зохиосон байгаа. За ингэхдээ зөвхөн сэргийн санах төвшнөөр 3 төрлийн асуултыг зохиосон байгаа. Яагаад гэвэл 1-ээс 2 дугаар ангид сэргийн санах болон ойлгох төвшний асуултаар чиглүүлэхэд бас боломжтой байна гэдгийг олж харсан учраас сэргийн санах төвшний 3 асуултаар энэ эхийг үнэлэхийг бас туршиж үзсэн байгаа. За 1-р асуултыг танилцуулъя. Хүүгийн нэрийг хийн гэдэг вэ? Сурагчийн хариулт болохоор буян гэдэг. Энэ асуултан дээр бол хүүхдийн ямар оюуны үйл байсан бэ гэхэд нэрлэх зорилгоор байсан. За 2 дахь сэргийн санах төвшний асуулт бол хүү ямар ажил хийсэн бэ? Ямаагаа хариулсан гэж хүүхд хариулсан байгаа. Харин хүүхдийн оюуны үйлдэл тогтоох мэдлэг зорилгоор хийсэн учраас ингэж авсан байгаа. За 3 дахь сэргийн санах төвшний асуулт бол янжунгой хүүд юу гэж хэлсэн бэ? Энийг бол сурагчид ямаагаа хариулаад эрэхтэн сайхан арс бэлэн болно гэх зэрэг асуултуудыг өгсөн байгаа. За энэ асуултан дээр хүүхдийн хийсэн оюуны үйл нь юу байна гэхээр тооцох зорилгоор хийсэн учраас ингэж авсан байгаа. За ингээд мөн бага ангийн 4-р ангийн монгол хэлний бас нийтдээ 46 их дээр бас ажилласан байгаа. 46 ихээс бас нэг их дээр зохиосон асуултынхаа бас жишээг та бүхэн танилцуулъя. За энэ баавгыг шигтгсэн гэдэг ихийг авсан байгаа. Энэ их дээр бас 6 төвшний асуултыг бол тавьж ямар оюуны үйлийг бол сонгосныг бол бас дэлгэрэнгүй тайлбарсан. За баавгыг шигтгсэн их дээр 6 төвшин бас хэд хэдэн асуултыг зохиосон байгаа. За 1-р сэргийн санах төвшин дээр 2 асуулт зохиосон уншиж танилцуулъя. За 1-дүгээрт нь баавгын хийж байсан үйлийг хэлнэ үү? Энэ дээр бол хүүхэд тооцох оюуны үйлийг хийж байгаа учраас тооч нэрлэнэ гэсэн. Хоёрт нь амьтад баавгыг яагаад шүүгчд хэлсэн бэ гэвэл хэлсэн зүйлийг нь хүүхэд нэрлэх зорилгоор оюуны үйл хийж байгаа гэсэн. За хоёрт нь ойлгох төвшний асуултан дээр бас 2 асуулт зохиосон байгаа. Амьтад баавгыг олонний өмнө эвгүй байдалд оруулсан шалтгаан нь юу байсан бэ? Үүнийг сурагчид бодож тайлбарлах оюуны үйл хийж байна гэсэн. Хоёр дахь асуулт нь амьтад яагаад тайгын эзэнтэй нөхөрлөлгүй байсан бэ? За энийг мөн нөхөрлөлгүй байсан шалтгааныг нь хүүхэд тайлбарлах оюуны үйл хийж байна гэсэн. За гуравт нь хэрэглэх төвшин дээр 2 янзын асуулт тавьсан байгаа. Нэгт нь баавгын үйл явдлыг зураарай гэсэн. За энэ дээр бол хүүхэд зураглах оюуны үйл хийж байгаа учраас ингэж нэрлсэн байгаа. Хоёр дахь нь шийтгэл оногдуулсны дараа баавгад ямар өөрчлөлт орсон бэ? Энийг нэрлэхийн тулд хариулахын тулд хүүхэд төслөн бодох оюуны үйлийг хийж байна гэсэн. За задлан шинжлэх асуултан дээр төвшин дээр 2 асуултыг мөн зохиосон байгаа. Нэгт нь амьтад болон тайгын эзний дүр төрхийг харьцуулан тайлбарлана уу гэсэн дээр бол хүүхэд харьцуулах оюуны үйлийг хийж байгаа. За хоёр дахь нь ойн шүүхээс өгсөн шийтгэл баавгад ямар болоход нөлөөлсөн бэ? Энэ задлан шинжлэх үйлийг хийж байгаа учраас энэ асуултыг тавьсан байна. За үнэлэх төвшин дээр ойн шүүхээс гаргасан шийдвэр зөв байсан уу? Энийг одоо хүүхэд зөвтгөх оюуны үйл хийж байгаа учраас ингэж хариулсан. За хоёр дахь асуулт нь амьтдыг сайн үйл хийсэн гэдэгт санал нэгдэж байна уу? За энэ дээр бол хүүхэд марган мэтгэлзэх
оюуны үйлийг хийж байгаа гэсэн үг. За эцсийнхэн бүтээх төвшин дээр бол мөн хоёр асуултыг төлөвлөсөн. За нэгт нь амьтад санаа гаргаагүй бол баавга яах байсан бол энийг хүүхэд таамаглал төвшүүлэх оюуны үйлээр хариулна гэсэн үг. За хоёр дахь асуулт нь ойлгосноо өөрийн үгээр бичих байгаа. За энд хариулахын тулд хүүхэд ямар нэгэн байдлаар төлөвлөх оюуны үйлийг хийж энэ асуултуудад хариулт авах юм байнамаа. За энэ мэтээр ямар нэгэн ихтер 6 төвшний их асуултыг зохиолгоод хариулт болгон дээр нь тухайн оюуны үйлийг хийж явах юм бол багш биднэрт бас хүүхдээ үнэлэх, асуултаа үнэлэх, одоо зөв буруудаа дүн шинжилгээ хийхэд бол бас боломжтой юм аа гэж олж харж байгаа. За эцэст нь дүгнж хэлэхэд их зохиол дээр ажиллахдаа мэдэхгүй үгийн утгыг мэдсэний дараа багш хүүхэд бүрд сэргээн санах төвшний асуултыг тавих хэрэгтэй. За хоёрт нь эхнээс нь хүнд ерөнхий асуулт тавих тусам хүүхэд унших сонирхолгүй болдог. За гуравт нь эхийн утгыг ойлгож уншуулахын тухайд юу гэж бичсэн байсныг санах нь үр дүндээ биш, харин сэргээн санах төвшний асуулт хэрэглээд орхих биш, дараагийн төвшний асуултыг үе шаттайгаар багш боловсруулахад чухал байгаа. Ийм учраас сурагчдын ойлгон унших чадварыг хөгжүүлэхийн тулд Блумийн таксономыг хэрэглэхийг та бүхэндээс зөвлөж байна. За ингээд одоо ойлгон унших чадварыг хөгжүүлэхийн тулд бид бүхэн Блумийн таксономын 6 төвшний асуултаар хүүхэд бүрийг үнэлэх, чиглүүлэх, одоо асуултаар хүүхдээ үнэлэх аргад бол нэлээдгүй бас суралцаж эхэлсэн. За ингээд яг ингээд өөрийн сургууль дээр хэрэгжүүлж байгаа өөрөө яг сурагчийн эхүүд дээр нь ажиллаад 6 төвшний асуултыг зохиохыг хичээсэн. За энэ туршлагаа бол та бүхэндээ танилцууллаа. Ингээд багш нар та бүхэн минь одоо бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас санаа аваад бас өөрсдөө шүү илүү дэлгэрүүлэн бас хүүхэд хөгжүүлэх ажилдаа бас бүтээлчээр хэрэглэнэ хаа гэдэгт итгэж байна. Ингээд анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.